Саннаас 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 Сайн байна уу? Санаас подкастын маань энэ удаагийн дугаар гэр кампус Монголын нэг өдөр гэдэг өдрөлгөөс хурж байна. Ее! Сайн чи юу болж байгааг харуулцгаая. Улс гүрэн товархан 93 даадамтай оюнгиг шиг хосолсон уртын сайхан дуутай хүн зон цагаахан эвийн халуун сэтгэлтэй Монгол зам та бүхэн минь сайн байцгаана уу? 사랑이 담다 산득 암락 시금이네 하나스 지나다 하락이득 이허르네미네 Хүний нүдэн бол хөвцтэй хаачиг, хөх толгойтой хөгшин өмнө ижийнхээ нүдэн бол менцундаа дэврэх мэндас цагаан өрмийн ижи дээрээ хөхөөрөө чамайг даллий, үхээрээ чамайг айлгая, миний хөө ижи дээрээ. Жижиг гэж жиэх юм бол томорч мэдхээр жижигхэн жинтэй томоос жаахгүй толгойн мэдээлтэй жижигхэн живүүлж далайд хайсан ч монголоор сэлүүрдэг жижигхэн жигүүр ургаад хөрсөн ч морьтойгоо нисгээр жижиг гэж Монголыг нэгээр үзвэл Чингист чичиг зүгцэн ертөнд зөөрөө жижиг агар зандан хээтэй алтан сэнтэд заварсан арабын шахын өмнө дэлхий бүхэлдэж байхад аргил бадрун гартаа элдийн бариуд атгсан анчин малчны хүү баатрууд арчаад гарсан түүхтэй миний Монгол жижиг
Битгаар Мюнхнээс ирсэн. Тэгээд яа өнөөдөр зориулж ирсэн 5 дахь өдөр. Яа. За сайн байцгаана уу. Намайг Инрэл гэдэг. Тэгээд Констанц гэдэг Германы нэг жижиг хотоос ирсэн. Тэгээд Монголын нэг өдрийг зориод ирсэн. Тэгээд ирсэндээ маш их баяртай. Эхний үйл ажиллагаанд хамт оролцсон. Тэгээд ирсэндээ бол маш их баяртай. It was really cool. I loved, I've heard the music before because she showed it to me and we've watched little YouTube videos but it was really cool to see it in person and everyone kind of joining in, singing what they know and what they remember from just their culture and the dancing was really fun. Yeah. Олон нэг Монгол хүмүүсээ хараад зүгээр ийм нэг арга хэмжээнд оролцох ингээд харах амар гоё юм тийм. Бүр ялангуяа нэг дууг Монгол дуу сонсоод бүр бүжиглээ. Өмнө хөрвөн дээр хүртэл хизээч бид нар ингэж амар сүртэй бүжиглж байгаа үед гоё байсан тийм. Миний хувьд болохоор 5 жил болж байгаа Германд ирээд тэгээд түрүү жил эх орондоо очичоод ирсэн 100. Гэтэ нэг жилийн дараа ч гэсэн сая Монгол дуу ингээд баруун хорийнхаа аялгыг сонсоод бас жоохон нулимс унагсан. Тэгээд хамт бас биелгээ биелээд хамт дуулаад гоё юм. Тэгээд энэ өдрийг бүр их гоё өнгөрөөх ах гэж итгэлтэй байна. Тэгээд зохион байгуулж байгаа хүмүүст бас маш их баярлалаа. Гоё байлаа. Яг нөгөө Монголтой байгаа юм шиг Монголын нэг найранд ирсэн сууж байгаа юм шиг санагдлаа надад бол. Айгуу гоё бас зохион байгуулж чинь ямар мундаг авьяаслыг залууч өдөө л гэж бодлоо. Тэгээд энд ирсэн байгаа хүмүүстээ бас баярын төргийа. Бидэд болохоор Чех улсын Ческа Липа хотод ажиллаж амьдардаг. Монголын нэг өдөр арга хэмжээнд 3 дахь удаага оролцож байна. Өдөрлөгт манай гэр бүлийн зүгээс өөрсдийнхөө Монгол аргаар хийсэн айраг, цагаан эдээтэй, мах шүүстэй оролцож байна. Тэгээд бид хэдийн хувьд бол гэр бүлээрээ оролцож байгаа анх удаа Монголын нэг өдөр тэрүүгээр их онцлог, өвөрмөц аягүй сонирхолтой гоё болж байна. За Монголын нэг өдөрт Пардубиц хотоос ирж оролцож байна. За тэгээд энд одоо хотоос ирж цугларсан сайхан монголчуудтайгаа нэг өдрийг хамтдаасаа өнгөрүүлж байгаадаа таатай байна. Надад бол морин хуурын тэр морины явдал мөн дээрээс нь одоо тэр сайхан хийл хөгжмөр тоглосон хинтийн өндөр ууланд аюул үнэхээр сайхан сэтгэл төрлөө. Тэгээ бас мундаг дуучид бүгд үнэхээр манай монголчууд үнэхээр гайхалтай урлагийнх өвөө явстай гэдэг нь бол энэ дээр харагдаж байна. Юун гойн гигэж хөгжим одоо ингээд том хүмүүс ингээд морин хуур тоглосон. Тэгээд тэр надад амар гоё байсан. Тэгээд хийл хөгжим тоглосон. Тэр надад илүү гоё байсан. Харин надад бүх хөгжим баг бүх тэгээд ингэж нэг юм хэлхээ мартсан уу? Тэгээд бас уг нь танилцсан найзыгаа харахад амар гоё байсан. Тэгээд бид хоёр хамтдаа тоглосон. Тэгээд одоо эренгүүтээ үндэсний хувцастайгаа эренгүүтээ илүү гоё санагтаад харин надад гоё ан үндэсний хувцастай. Тэгээ бас одоо хэдэн Монгол гэр байгааг би тоолсон. 14 2-ыг нэмсэн. Тэгээ би болохоор Маастрахтаас ирж оролцож байна. Тэгээд Монголын нэг өдөрт эхнээс нөхцөлөл өдөө хүртэл оролцож байна. Тэгээд Монголын нэг өдрийг зохион байгуулж байгаа залуучуудаа баярлалаа. Тэгээд цаашдаа өшөө болон дахин Монголын нэг өдөр өв соёлоо түгээж эн чинь Монголын нэг өдөр дээрээс нь монголчууд хүүхдүүдтэй биднээс өөр хүүхдүүдтэй ингээд Монголын нэг өдрийг ямар байдгийг монголчууд үндэсний хувцас өмсөд хоол ундаа хийгээ цагаан идэгээ айраг ундаагаа идээд тоглож наадаа тэгээ Монголын нэг өдөр гэдгийг тэмдэглэж байна. Тэгээд өнөөдрийн өдөрлөгт айраг байна, алдартай айраг байна, бяцлаг байна, өрөн байна. Нэрмэл арх байгаа, шимээ арх байгаа. Тэгээд цагаан идэхээсээ илүүтэй би анх удаа ирж ийн одоо энэ Монголын нэг өдөр гэдэг өдөрлөгт
миний хийсэн юм бол надад бол онцгой биш байгаа штэ. Энд ирсэн залуучуудын үзүүлж байгаа урлаг, уран бүтээлийн одоо бүх зүйлс бүр амар сэтгэл хөдлөлөө. Монголын тухай бүр амар их монголоо санснаа бүр өнөөдөр бүр амар их мэдэрлээ би. Тэгээд үнэхээр сайхан байна. Гайхалтай. Сайхан өдөр байна. За сайн байцгаана. Намайг Эрдэнэтийн Төвшинбат гэдэг. Би ингээд Европын орноор аялал зохион байгуулдаг залуу байгаамаа. Ингээд за өнөөдрийн Монголын нэг өдрийн арга хэмжээ маань 2022 оны 11 дугаар сараас эхэлж зохиогдож эхэлсэн. Одоогийн байдлаар улирал болгонд нэг удаа зохиогдсон байгаа. За явцын дунд ингээд хүний нутагт амьдардаг, ажилдаг, хуваараа бизнес эрхэлдэг, эсвэл ямар нэг авиастай залуусаа дэмжих маягаар ингээд илүү дэлгэрүүлээд үргээд явж байна. За өнөөдөр ингээд Монголын нэг өдөр 4 арга хэмжээ маань болоод ингээд Olvidé